өөрийнхөө ажил мэргэжлээрээ бахархах юм аа. Өдөр болго юм гайхалтай ирч хүчтэй амжилттай яваа хүмүүстэй уулздаг та. Тэгээ өнөөдрийн маань өнөөдрийнхөө зочдыг бол алга ташаа өгтөө авъя. Аз ТV-ийн авраг болсон манай угар цэцэг өнгөрсөн жил бол дэлхийн авраг болсон бахт би бас амжилтыг хамтдаа хуваалцаж исэн. Гайхалтай түүх бас бидэнд байгаа. За мөн Аз ТV-ийн аврагын модель ангиллын мөнгөн медальт гэрэл цэцэг хүрэлцэн ирсэн байгаа. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За ярих сонин сайхан бол маш их байгаа. Тэгээд сэтгэлийн хуваалцъя. Тэгээ сая одоо бодибилдингийн 50 дахь удаагийн Аз ТV аврах шалруулах тэмцээн болсон байгаа. Ботослоос. Ботос маань бол ерөнхийдөө айгуу жижиг ус ордог л та. Нутгийн дэвсгэрийнхаа хэмжээгээр Монголын нэг сумын хэмжээтэй гэж байгаа. Тэгээд дээр нь 600 мянган хүн хамтаа хаан засаглалтаа дээр нь нөгөө аж аргалын хамтаа ганц хэлээд байдаг улс гэдэг. Тэгээд айгуу гоё улсууд болсон. Энэ тэмцээн тэр үднээсээ Аз ТV-ийн авраг маань айгуу өргөн хөнгөрөөтэй айгуу том хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн болсон байгаа. Тэгээ бас урд урдынхаа жилүүдийг бодох юм бол айгүй их олон улсыг хамарсан, олон Азийн улсыг хамарсан. Нодлон гэхэд 22 улс орж ирсэн бол энэ жил 28 улс оролцсон байгаа юм тэмцээнд. Азийн улс гэсэн үг шүү дээ. Тэгээд 350 орчим тамирч нийт бол оролцсон байгаа. Дэлхийн давцан дээр өрсөлдөж исэн. Авраг болж исэн. За Аз ТV өрсөлдөгчд онцлог нь юу байд юм бэ? Аз ТV-ийн өрсөлдөх ер нь бол дэлхийн аврагаас нодлон бас хоёр англиар миний англиар гэсэн үгтэй хоёр өндрөөр явагдсан байгаа. 160-аас 65-аас доош дээш гэдээ явагдчихсан. 65-аас доош ангилт нь бол ерөнхийдөө бас нөгөө хөвчлэн эхний байруудад дандаа Азийн тамирчид орж ирдэг байхгүй юу? Намх учраас. Тэгээ 65-аас дээш болоод ирэхээр айгу өндөр тамирчид орж ирдэг. Тэр үднээсээ ч гэсэн яг Азийн аврагад бол ер нь бол дэлхийн аврагын бас чансаатай тамирчид миний ангилд бол өрсөлддөг байгаа. Харин энэ жил бол Азийн аврагад нодлон ганц сар бол байгаа шүү дээ. Тийм манай Монголын тамирчид хүрэл авдаг дэлхийн аврагаас. Тэр бид хоёр маань нөгөө хоёр өөр ангилал өндөрт орсон учраас бид хоёр хоёулаа энэ ангилдаа алтан медаль авсан. Тэгээд модель ангилд манай хоёр охин маань хоёулаа мөнгө аваад ингээ манайхны эмэгтэй тамирчин дөрвөн тамирчин явсан байгаа байхгүй юу? Азийн улсуудыг бодсон бол цөөхөн тамирчинтай оролцсон мөртлөө чанарын хувьд бол айгүй их өндөр амжилт үзүүлээ. Тийм. Охтын багаараа мөнгөн медальтай ирсэн байгаа. За энэ тойрж байгаа залуучуудад асуух асуулт байгаа. Би бол түрүүсээ санаа зовдог байхгүй. Гэрлээгээ сууж болж байгаа хараатай бүр айгүй төгссөн. Тийм. Тэгээд ерөнхийдөө фитнес гэдэг спорт бол өөрөө энэ фитнес бол бодибилдинг амар хэцүү. Яагаад тэр миний эргэн тойронд хичээлдэг хүмүүс байдаг. Одоо шинэ Мистер Баянхоо бол одоо манай уулын ах байхгүй. Тэгээ би одоо олон жил загнуулж байгаа л да. Тийм нөхөр юм хийлгээд. Тэгээд нэг сар явал 2 сар явал 3 сар яваа тэгээд фүм гэдээ алга болчтой. Тэгээд энэ бол яг нэг тууштай оны спорт гэдгийг бол ойлгосон. Тэгээд түрүүс ингээд хажуугаар явахдаа за гиз үзээгээ гэдэг нэг хэлээд байгаа дэр байхгүй. Бас хамаагүй байж болохгүй гэдэг. Тэгээд сайн нэг Бутан орны талаар ярьлаа л да. Тэгээд түрүү жил би яг 8 сар Бутанд Аз аврагт очижсэн хөлбөмбөр. Үтгсэн үү? Тийм тэгээд аюу гоё улс. Тэгээд дашин дэлхийд Бутанд нөгөө зочд буудлын ажиллаулдаг Монгол хүн байдаг. Тэдний хараагүй. Үгүй. Яг Бутанд тэр Тимпууд Ария гэдэг зочд буудлын ажиллаулдаг нөгөө Монгол хүн 5 удаа буудлын ажиллаулдаг. Оо тийм үү. Тийм. Тэгээд тэр эмнэлэгтэн та нар эмнэлгээр нь очисон бол эмнэлэгт нь Монгол эмчнэр байгаа. Тийм. Тэд нөгөө Бутанчууд аюу монголчууд илэмсэн юм билээ. Тийм. Тэгээд өөрсдөө тэднээс нэгдэх байх. Бид нар өөрөө монголчууд тийм. Яг тийм. Яа хоол унд ч гэсэн уулын адилхан шүү дээ. Нөгөө бууз бууз хуушуур лавшаа тэгээд өмсөж байгаа хувцс нь яг нэг Монгол гутал, Монгол дээл өмсдөг тий. Ингээд царайжсэн нүртэл адилхан. Зарим хүмүүс нь яг нэр нь адилхан баас тий. Доор соном сүрэн санжаа гэдэг дандаа адилхан байхгүй ууланд. Тий тэгээд яг хаа ингээд Бутан гэдээсэн маш гоё нэг Бутан бол маш гоё улс байна лээ. Монголчуудад их ялтай юм байна. Тий. Агнаас гадна амьсгаа авчихаа. Тий. Цагаат үржээсээ. Одоогоо энэ дэр хэдэн жил хичээлж байгаа вэ? Нэгдүгээр хоёрдугаар мэдээж бодибилдинг гэдэг бол нөр маш зардалтай спорт тий. Тэгэхээр яг хөө нэгэнт одоо бусад телевизээр ороод инглихэд одоо ингээл амжилтын дүүх мөх гэдээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар бол яг тамирчин гэдэг үднээс байгаа ярилцвал илүү сонирхолтой байна. Яг одоо ингээд дэлхийн аврагын тэмцээнд орохын тулд цикл нь хэр хугацааны бэлтгэл хийдэг үү те? Энэний гарах зардал ямар гэдэг юм бэ? Тийм. Би бол ерөнхийдөө одоо энэ жил ороод 4 дахь жилдээ хичээлж байна. Тэгээд яг хөө бусад тамирчдаг бол айгүй шаргуу хичээсэн гэж хэлж байна. Тийм. Тэгээд ер нь бол жилийн 4 удирал баг ерөөсөө байнгын бэлтгэлтэй байдаг.
Тэгээ хүмүүс бол яг хөвчлэн тамирчид ингээ хараад байхад нэг тэмцээний дараа нэг сар амардаг ч гэдэг юм уу тий 14 хоног амардаг гэдэг л тий. Миний хувьд бол бараг тэгж амралт багаад байдгүй. Дараагийнхаа тэмцээнд ерөөсөө нэг тэмцээнд дуусаад дараагийнхаа тэмцээнд 2 хоног л амардаг та ер нь яг нэг гэхээр мэдээж яг 2 хоног 2 хоног юу адаг одоо ингээ хоол иддэг ч гэдэг юм уу гоё туртаа мэдэж авдیں۔ Кек мэг ч гэдэг юм уу тий. Хамгийн түрүүнд стейк идэн ч гэдэг юм уу. Яг бодсон байдаг байхгүй юу тэмцээний дараа тэгингээл. Тэгж идэж аваад 2 өдрийн биз. Тий. Тэгэл буцаад хоолндоо ордог. Ялцгүй спорт маань хоол маш чухал спорт учраас бас тийм байнгын хоолоо яг сайн барьж иж гэх юм бол бас тийм хүний амжилтанд тодорхой хэмжээгээр аюул чухал нөлөөлдөг. Хоол маань. Манай гэрэл цэцэг хэдэн жил хичээлж байна? За миний хувьд болохоор 2 жил болж байна. Тэмцээнд уралдаанд бэлдээд бол 1 жил болж байна. Тий. Орсон хоёр төрлийнхөө ялгааг үзэж байна. Харин тийм модель ангиллын Модель англи гэсэн байгаа. тэрний ямар ч штэ. Модель англи хэл болохоор яг тийм булчингийн маск гэхээсээ илүү бас тий пропорц 90-60. Пропорц тэгээ мэдээж тодорхой хэмжээний булчингийн бас тий хөгжил ялгарал тий нуруу бүхэл юм бас булчингийн ялгарлыг бас харна л да. Тийм модель англи маань манай нэг одоо бодибилдинг фитнесийн маань ерөнхийдөө мисүүд гэсэн үг л дээ. Тийм зар сурчлагын талдаа бас царай зүс гоё харна биен дээр бас айгүй эмгтэлэг байдлыг түлхүү хардаг. Тийм тэгээд тайзан дээр ингээд одоо ингээд энгийн үед харж байгаас тайзан дээр үнэхээр гоё ярагддаг байхгүй модель англи. Тэс модель англи миний хувьд бол модель англи хамгийн гоё англи гэж боддгийн эмгтээ хүний хувьд тий. Миний хувьд болохоор яг нөгөө төрөлхийн бас гоё яг юм эдгээр шиг гоё гэх юм уу тий. Пропорцгүй байсан учраас яг энэ англиг өөрөө одоо энэ англиг сонгосон байгаа л да. Тэрс модель англи бол айгүй гоё англи шүү. Манай одоо охтууд харахаар Арсенал цайвар юм. Тайзан дээр ингээ бобор хаваа. Тэр яагаад ингэ тийм яагаад тийм болчтой. Яач тийм бэ гэнэ. Нөө тайзан дээр ингэдэг байхгүй юу? Бид нар одоо ингээ цайвар стаа гарах юм бол аюу хэмжээний гэрлийг өгдөг биднэрт тайзан дээр тий. Тэгээд доор үзэж байгаа үзэгчд харагдахын тулд мэдээж яг тайзны гэрэл өгнө шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг булчингийн ялгарлууд маань ерөөсөө Ялгаруулж харагдуулах гэж гэрэл гялбаад тэгээд тэр ялгарлыг харагдуулахын тулд бид нар нөгөө бараан сүудэр гэдэг юм уу тий бараан өнгийг өгдөг учраас бие бороор тосолж өгдөг хаалта. Тосолчтой юм уу тий бороор тослол буцаад буугаад би одоо энэ бодибилдэнд ордог бүх бүсгүүчүүд ингэтлэх болцсон байдаг юм байна. Ингэдэг байхгүй. Энэ би ягаад ийм бор мөртлөө царайны авд юм за бид нар хэрэндээ нөгөө бороор бас буддаг. Тэгтээ бас нөгөө ялгарч харагдаад байдаг л та. Энд чинь биенийхээ өнгөөр бодж байгаа кремээр нүрэ бодж болдог учраас. Мэдээж за бодибилдинг гэхэр бол ирчүүд гэдэг ойлголт төрдөг тийм үү. За миний хувьд бол одоо 90-ад оноос хойш ахыг дагаад явахаар яг бодибилдинг зөвхөн дүүн төсөөлөгдөг гэсэн. За сүүлийн үед бол яг фитнес бодибилдингийн бүсгүүчүүд маань бас сүүлийн нэлээдэн тэмцээч үзсэн. Бүсгүүчүүд бол маш ихээр ордог болсон байлээ. Тэгээд дотоодын өрсөлдөө ер нь хэр байна? Яг олон улсын төвшөнд хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанах байдаг? Азийн төвшөнд. Азийн хувьд ер нь бол миний хувьд Тайландд хамгийн хүчтэй өрсөлдөгч нар гэж боддیں۔ Тэр утгаараас юм уу сая ер нь бас Ази аврагад Тайландд нэгдүгээр байранд орсон шүү дээ. Хотын багаараа ч гэсэн. Тэгээ бас ер нь нэгдсэн дөнгөрөөс нэлээд дээгүүр орсон байгаа. Нэгдүгээр байранд болохоор Иран орсон. Яагаад тэгэхээр Иран маань дандаа эрэгтэй тамирчид ирдэг. Эрэгтэй тамирчид ерөөсөй байдгүй. Тэр нэг шашинтайгаа холбоотой эрэгтэй хүмүүс нөхцөлж болохгүй ч гэдэг юм уу тий. Тэгээ эрэгтэй тамирчид аюу асар олон тамирчид ирдэг. 60 хэдэн тамирч ирсэн. Тэр үднээсээ хүнийхээ доогоор бас нэлээд дээгүүр байранд орсон. Нэгдүгээр байранд орсон байгаа. Тий. Тэгээд нөө эмэгтэй тамирчтай хувьд бол Тайландд ер нь бол хамгийн хүчтэй өрсөлдөгч нар. За одоо бүсгүүчүүд бол үзээд тий шагналаа авчирсан байгаа мэн тий. Бүсгүүчүүд маань одоо хараад одоо юу гэдэг чинь тий төрсний тараах гэл янз бүрийн шалтгаантай таргалалттай гэх мэтчлэн бүсгүүчүүд байгаа. Тэгээ миний дөнгөж сая төрсэн бодол юу вэ гэхээр фитнесээр өдөр тутамд хичээлж байгаа хүмүүс маань нөгөө биеийг ачаал аваас орчдаг. За өдөр тутмын хоол идэж байгаа бол яг тэрэндээ сурчдаг. Тэрнтэй адилхан гэртээ ингээд 50 байгаа сурцсан. Хоолн дээрээ одоо нэг удаагийн хоол алгас чадахгүй. Тэр нь яг ингээд биед нь ингээд дадал болцсон байгаа бүсгүүчүүд маш олон байдаг л да. Энэ бол ерөөсөө ингээд дадал болцсон байгаа. Тэрнээсээ ингээд салж чадахгүй гэдэг ч юм уу те. Одоо жишээлбэл уулзцэг өнөөдөр за би энийгээ болоо маргаашнаас энгийн хоолнд орё гэвэл чадахгүй та яг адилхан. Энэ бол тийм шүү дээ. Тий. Одоо бид нар нөгөө тэмцээний дараа ингээд нөгөө энгийн хоол давстай хэмжээний амтлагчтай хоол ч юм уу идээд бид нар дандаа л ус ундаа жуус нөх уугаад байхгүй уусаа. Тэгээд нөө ундаа жуус нөө уусны тэмцээний дараа шот кола болгоод байхгүй хамгийн гоё л амтай мэл ууж чавч. Тэгээд тэр үднээс нөө нэг баг багаар бас мэдээж яриг ингэ тавихгүй болохоор
олон улсын тэмцээнд дээр тусмаа шууд ингээд аягүй амттай хоол идэл олон цагаар ноосонд суугаад ирэхээр бид нэр аягүй хэмжээгээр хавгандагч гэдэг юм уу тий. Тэр маань угаасаа эрүүл мэндэд бас тодорхой хэмжээгээр муу штэ. Бүрэн ачаал өгч чинь тий. Монголд болж байгаа тэмцээний дараа бол гарцангуй гайгүй. Юу ан ингэж олон цагаар суугаад яваад байхгүй. Гэртээ унтаж амраад ингээд харцангуй гайгүй. Тэр үднээс ч гэсэн одоо гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдтэй ингээд хэлээд хоолой заавал ингээд огцон бас ингээд шууд фитнес хоол гэхгүйгээр огцон шууд ингээд эрчимтэй бэлтгэл гэхгүйгээр аажмаар бие тасгаад тий хоолоо бэлтгэлээ. Тэгээд явах юм бол яг зөв системтэй явагдана гэсэн үг л тий. Газар ч гэсэн хичээллөө заадаг тий. Тий. Би бол энэ хувийн тасалжуулагч хийж байгаа. Яг заалны багш бол одоохондоо энэ хийж амжихгүй байгаа. Өөрийнхөө бэлтгэлийг аяг цаг зарцуулдаг учраас. Телевизийн найзууд хувийн тасалжуулагч хийхгүй. Юу холбогдож байгаад хувийн одоо зөвлөгөөнүүд авъя. Хувийн тасалжуулагч. Ер нь зөвхөн хувийн зөвлөгөөг бол би хангалттай зөвхөн хүмүүст айлуулах өгөхийг хичээдэг. Тий зөвхөн мэдээж рүү өнгөө гэсэн Facebook одоо тийм онлайнаар тий хүмүүс аягүй зөвлөгөө авдаг байгаа. Гэрэл цэцгийн одоо англилд юм бас хоол унд гэх юм байх уу? Адилхан шүү дээ. Хатуу байна. Яг адилхан. Гэхдээ ер нь бол мэдээж одоо юу гэдэг яг тийм одоо хоол одоо идэх хоолны хэмжээ бол өөр л ах л та. Би бас мэдэхгүй байнаас яг атлет төрөл бүр луугч яаж мэдэх юм бол бид нар бол гэхдээ бүгд л цээж махаа идээд л ногоогоо идээд л те бас л усаа хасаад л тэмцээний өдөр яг л адилхан юм замаар явдаг. Гэхдээ мэдээж яг булчингийн мас бол хамаагүй бага. Тэгэхээр идэх хэмжээ, тасгалын хэмжээ бол ялгаатай байна. Яаж фитнесээр хичээлж эхэлжээ анх? Ерөнхийдөө бол айгүй суугаа ажил хийдэг. Тэгээд ерөөсөө тэг эрүүл мэндэд анхаарай. Фитнесээр хичээлж эхлэгээд анхаарч голон жимд явж эхэлсэн. Тэгэл зүгээр яг энгийн одоо аэробикийн хичээлүүдээр хичээлж эхэлсэн л дээ. Тэгээд санаандгүй явж байгаа тэмцээнд багш санал болгоод тэгээд орсон л доо. Тэгээ ерөнхийдөө бол өөрийгөө зөв би галбартаа хөгжүүлээл хийсэн сонирхолтой байна. Сая миний эргэн тойрныг гарсан нэг юм байна. Тэр юу гэхээр манай нэг найзын дүүн одоо ингэ эмэгтэй одоо бодибилдингээр хичээллээд өөрөө тэмцээн уралдаанд орно гэдээ бүр ингээд өөрөөгөө бэлдээд ус мусаа яг нэг усаас нэгдэг чи амир юм бэлэн шүү дээ. Тэгээд бүр ингээд айгуугаа ингэ явж ирсэн нөхөртөө муудалцсан гэд. Тэгээ манад ирсэн бохгүй юу. Яасан байханд юу болов яав юу гэдгсэн чинь нөхөр нь одоо бодибилдингээ бойл гэсэн гинэ. Яагаад гэсэн чинь чи ингээ бодибилдингээр хичээллээд бүх булчин жирэмсэн чангарч юм түүхт мөнх төрүүлж чадхаа болчдаг мөлчдөг гэсэн гэдэг юм. Тэгээ загисан гэд манай тэр нөгөө нэг дүү ингээд таад тайлбарлаад өгөөч гэсэн. Сүрэг ойлголттой явдаг байна. Явж ин л. Тэгээд энэ тал дээр бас тайлбарлаж. Яг хоо ерөнхийдөө бол хүмүүсийн дунд аюу тийм ойлголт байдаг байхгүй. Одоо хэвлэний булчин гарч байгаа бол даан ингээд нөгөө жирэмсэн болохоор ингээд хэвлэний булчин чинь бариад ингээд одоо хүүхд чинь юу ахгүй ч гэдэг. Оргон өсөлт болчихдог гэдэг слим байсан байхгүй. Ямар ч тийм асуудал байхгүй шүү дээ ерөөсөө. Эмэгтэй өнгөд чинь байглаасаа цаанаасаа заагдсан тийм. Одоо би хичээлэхгүй нэг 3 сар боллоо гэхэд булчмаа сулраал буцаад эмэгтэйлэг байдалд орчин гэдэг юм уу тий. Зүгээр юм чинь. Тэгээ харин буцаад хичээлэхэд буцаад хурдан аяг үрдүнд хүрдэг байхгүй юу. Цаанаасаа ингээд бас хөгжүүлсэн булчин чинь тий суларцсан идэж гэсэн хурдан үрдүнд хүрнэ. Тэгээд ихэнх фитнес эмэгтэйчүүд маань бүсгүүчүүд маань манайхч байна уу одоо гадаадынхч байна уу тэд нар маань юу адаг одоо жирэмсэн болчоод эхний 3 сар бэлтгэл хийж болохгүй 3 сараас хойш бол бэлтгэлээ хийгээд яваад байдаг жирэмсэн болцсон ч гэсэн зүгээр ингээд төмрөө өргөөл хүмүүс хүүе болж байгаа юм уу гэдэг байхгүй ямар ч асуудал гэдэг байхгүй тэр нэртэй л одоо манай ануухаа байна оюун гэрлэн эдгээр чинь бүгдээрээ бэлтгээд суурс өрөнгөл те тамирчид маань бүгдээрээ бэлтгэлээ хийсээр олдорцсон тийм болохоор ямар ч асуудал байхгүй тэр нэр бол за харин бүр ингээд нөгөө нэг нотлохоо байна гой дараа нь гой эргээд буцаад хэвэндээ орно гэсэн үг байна юу адаг дахиад нэг асуулт байна. За намайг бол зааланд байхад нэг юм алдаа гардаг байсан. Яг үхээр ингээд би нан өглөө эрт хийдэг байсан. Тэгээд өглөө явал оронгууд нь 2 залуу байдаг. Ингээл ингэж байгаа тэгэл толны урд очиод ингээл ойрлж мөрлөөл тэгэл. Харахаар ерөөсөө нэг юм сайжирч байгаа юм байхгүй нэг 2 залуу яваад идэг. Тэгсэн чинь тэр хоёр болохоор би муудалсан баг. Надаа болохоор өргөж байгаа юмныхаа жингээ биш тоогоо эхлээд нэмээ гэж зааж гисэн байхгүй айх. Миний толгойд тийм бодол байгаад идэв. Тэгсэн чинь хоёр нөхөр болохоор эхний өдөр юу гэдгийг нэг 100-аар 10 орцсон 10 орцсон бол маргааш нь шууд 110-аар 10 ороод ингээд тэгээ 120 болгоод ингэ яваад идэв. Би болохоор 100-аар 10 орсон бол дараа өдөр нь 15 болгоод 20 болгоо яваадсан байхгүй. Аль нь зөв вэ? Зур ер нь бол ингэдэ яг багш болгонрын ард арга барил гэдэг өөр
Ихэвчлэн багш нар бол яг л өөртөө туршин юугаа одоо нэг Аргуулаа зөвлөдөг тийм. Тийм. Гэхдээ яг хоо миний хувьд бол зүгээр одоо ингээ харж хахад зүгээр хүнээ харж яаж яг нөгөө бэлтгэлээ ерөнхийдөө бол гаргаж өгдөг л дөө. Бэлтгэлийнхаа төлөвлөгөөг мэдээж хэрэг хичээнтэй хүнд бол жин хасах төлөвлөгөө, мас нэмэх хүнд бол мас нэмэх төлөвлөгөө ч гэх юм уу тий. Тэрнээс ш ерөөсөө энэ тамирчин ингэж хийдэг учраас энийг дураад ингээ хийж юм бол гоё болно гэсэн ойлголт үсэн байхгүй. Golden Gym манай мөнгөө гэрлээ. Golden Gym-ээс явж гисэн тий. Тэгээ баяна захирлаас бид хоёр анх энэ фитнес жим ажиллаж эхлэх багт нь бүр спортын төв ордонд маш олон жилийн өмнө танилцж байсан. Дасгалжуулагч багш нарын нэг сургалтын дээр. Тэгээд саяхан намайг таарсан чи хүүшээ миний дөчөөстө яв гэд намайг. За тэгээд би нэг тусгаар тогтнолын ордон дээр үүдэг салбар дээр нь явсан юм аа. Би ер нь бол одоо жимд явж эхлээд ойролцоогоор жил гармалж байгаа. Тэгээ энэ хугацаанд 2 удаа явсан. Тэгээд аваад харчих чи өстө нэр төвчээргүй нөхөр юм аа гэдэг. Нэг өдрөөсөө очиргүй очиод би чи уулын болон далхдаг баатар болоо. Тэгээд нөгөө багш нараасаа нэг юм хэмжээгээр нэг юм дээр зөксөөгоо тий. Хамаг юмнуудын хэмжээл ингээд байдаг тий. Олон би сая явсан бол бас ингэж өнгөл байж хаад байж тий. Жилийн өмнөөс эхэлсэн бол үдээд бутаа явчаад л ирэх байсан. Гэрлээтэйгээ хамт тий хамтдаа явчаал ирэх байсан баг. За. Ер нь бол тууштай гэдэг зүйл байгаа даа л да. Сэтгэл зүй маш чухал баг. Тийм уусаа тамирчин хамгийн чухал асуудал бас сэтгэл зүй шүү дээ тий. Тэгээд ер нь бол дээр нь бас аюу сонирхол авах хэрэгтэй тий зорилго авах хэрэгтэй. Тэрнээс ч мэдээж хэрэг өөр ажилтай хүн бол учиргүй тамирчин болно гэж үздэг бас хэцүү шүү дээ тий. Ажлаа яах вэ? Тэгэл тамирчин болмоор байдаг, ажлаа хийх хэцүү байдаг тий. Ер нь за өдөр болгонд асал сургуульд хийгээд байхад ядарна гэж зүйл байд юм уу? Би ачаал яваад сурчаар эсвэл гайгүй ингээд тасцсан байгаад байд юм уу? Ер нь бол ядарна л та. Мэдээж хэрэг тэгээд яг зүгээр энгийн бэлтгэл үед гайгүй. Хоолуун дамралтаа бүх юм зохицуулаад явахад гайгүй. Зүгээр ерөнхийдөө тэмцээний өмнө нэг 7 10 хоногийн өмнөх угаасаа хамгийн хэцүү байдгийг. Яг их ядарна. Тэгээд мэдээж усан хасахад бол хамгийн хэцүү. Хоолыг бол зохицуулаад яваад иж болдог. Усгүй амьдрна гэдэг бол хэцүү шүү дээ тий. Ямар ч ус уухгүй юм уу? Тий, тэмцээний өмнө бол нэг 30 цаг ч юм уу. Миний хувьд бол тэгдэг. Хүн хүнийхээ бас биеийн онцлог ажиллагаад зарим нэг 12 цаг ч юм уу, зарим нь бүр бага 8 цаг ч юм уу асах тийм тохиолдол. Наад чи мараа хуураа өсвөлэн зарлж. Ер нь бол тийм шүү дээ. Тий, ер нь бол хуураа өсөхийн зарлж байгаа. Тэгээд тэрний дараа тэр нэг ус уух ихний мэдрэмж ихгүй байдаг. Тийм шүү дээ. Хамгийн түрүүнд ерөөсөө усал уун гэж боддогтэй шүү дээ. Би бол яг 6 хоног ус гойж үтсэн. Өөрөө. Хэцүү юм байна. 6 хоног яаж чина гэж. Яаж усгүй байсан энэ бол яг хэлж өгнө. Гэтэ яг 6 хоног усгүй байж байгаа. Анх удаа ус ууж үтсэн. Ах 60 г ус уухт бол тэр усны амт бол тэр мэдрэмж өгөл хэзээ багтдаггүй. Тэр тийм амар гоо тийм зүгээр л буцсан ус мөртл амар тийм нэг гоё чихэртэй нэг тийм гоё тийм амт. Амжилтанд хүрэх зам бол амар байдгүй. Тэгээ өнөөдөр бол бас тамирчин хүмүүсийн багч гэсэн одоо зовлонгоос үзэгчд маань ойлгосон бах. Тэгээ өөрөө өөрсдийнхөө төлөө, эрүүл амьдрахын төлөө нэг алхмыг хийгээрэй. Манай угал цэцэгтэй, гэрэл цэцэгтэй холбогдоод хувийн зөвлөгөөнүүдийг аваарай. Тэгээ гахалтай байлаа. Дахин амжилт гаргаарай. Дахиад илүү зүйлүүд бас хүсэн үлээх болно. Хүрцээрсэнд баярлалаа. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье.